Би сэтгүүлч болдоггүй байна. Өнгөрсөн 8 жил гарын хугацаанд үзэгч та хүнтэйгээ хамтран чухал яриа нэвтрүүлэг болон бусад нэвтрүүлгээрээ маш олон чухал зочдыг хүлээн авч маш олон чухал сэдвүүдийг хөндөсөн билээ. Уран бүтээлээ хэсэг завсарлаж, эгэл жирийн амьдрал донд эгэл жирийн хүмүүстэй хар бор ажилд худалдаж явахдаа бидэнд чухам юу саад болж байгаа юм бэ? Бидний амьдрал чухам юу хэрэгтэй юм бэ гэдгийг маш сайн тунгааж бодож үзснээс бидэнд шудраг байдал, шудрагаас маш ихээр дутаж байгааг ойлгосон. Хүрээлэн буй нийгэм маш их бухимдалтай байна. Хаасайгүй авсан, өгсөн, эдсэн, уусан, улгаалсан, шамшигдуулсан, ухан, ухахгүй, улгаач хүү Монгол, хулгаач нүүрлсэн Монгол. Энэ бүгд цөм аимшиг. Хаана асуудал байна? Тэнд шийдэл яг хажууд нь байдаг. Шудраг үнний төлөө нүүр тулж шудраг ярилцъя. Шудраг ари болтгогийн ток шоу. Оройн дэрэг үзэгчтэй VTV-ийн шудраг ари ток шоу нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Сэтгүүлч бодийн Болдбаатар үзэгч та хүнтэй хамт ажиллаж байна. За тэгэхээр манай өндрийн зочноор уламжлалсаар бас нэг маш сонирхолтой зочныг өрн оролцууллаа. Миний хүний араас бас нэлээд хөөцөлдөж байж, нэлээд ажил болж байж орсон. Мэдээж нэвтрүүлэлт үзүүлдэг одоо зарчим ёсоор зарим үед ихэвчлэн сэтгүүлч биднээс эрен сурчлах ажиллагаанд хийж байгаа. Бидэнд бас зарим нэгэн фото зураг болон зарим баримт материалууд олдсон учраас улсын хурлын гишүүн асан, Монгол улсын гадаад хэргийн сайд асан Гомбочвын Зандан шатрыг одоо өрн оролцуулж байна. За тэгэхээр таныг бас энэ орой болсон цагаар үзэгчтэй хүндлээд нэвтрүүлгийн студид хүрэлцэн хийсэн явдал баярлалаа. Танд бас баярлалаа. За нэвтрүүлэг гэхэд нэг юм зарчим байдаг. Би таныг бол буддын шашинтай хүн байх гэж бодсон. За манад бол Лалын Куран судар байдаг. Америкийн гинэ одоо еврочуудын шүтдэг ерөнхийдөө Иесус Христийн Библийн судраас байдаг. За зүгээр хэрэгтэй бол өшөө дараач судруудыг ч гэсэн судар гинэ одоо номнуудыг авчиж болох боломжтой. Тэгээ миний бол дор зодуу гэдэг судар байж байгаа. Энэ дээр гараа тавих уу, мөрөх үү ямар ч үсэн та энэ судраар баталгаа болгоод нэвтрүүлгийн үед зөвхөн шудраг үннийг ярина гэж амлах хэрэгтэй. Би ч яг одоо төрдөө тангар өргөсөн бас төрийн тусгай албаагч бас цолтой төрдөө тангар 3 удаа өргөцсөн. Төр нийгмийн эрх шигшин төлөө бол угаасаа худлаа хэлэхгүй тангарахтай. Гэхдээ бас таны хэлсэнчлэн би ч бас бурханы шашин соёлоо хүндэлдэг учраас энэ талаар би бас нэг нийтлэл номч өчөж ирсэн юм. Ер нь бол энэ төрийн ордон ингээл худлаа үнэн хэрэлдээр хүмүүсийн толгой эргүүлж яхаар улсын хурлын гишүүд ер нь жанлуу цогцол гэж Монгол улсын тусгаар тогтнолын төлөө ерөөл тэр магтаал дээр гараа тавьж тангаагаар өгдөг байя. Ямар шашинтай ямар амаах вэ? Тэндээр тавиад Монголын төрийн төлөө зүтгэж байгаа учраас тангаагаар өгдөг байя гэсэн. Тийм нийтлэл би биччихсэн нэг юуныхаа номон дээр. Нийтлэл боломж байгаа юу? За тэгээ би За үннийг зөвхөн үннийг өгүүлнэ. Сайхан гараа тавилаа. Сайхан гараа тавина гэдэг бол үнэн ямар ч гэсэн үннийг өгүүлж дотроо итгэж байгаагийн бас том баталгаа. За тань дээр бас нэлээд хэд хэдэн материалууд зарим нэгэн эргэлзээтэй асуудлууд олдсон учраас таныг зочноор оролцуулсан байж байгаа. За тэгэхээр үзэгчид бас сонирхолтой байх. Ягаад гэвэл нийгэмд бас янз янзын материал мэдээлэл цацсан одоо сошиал ертөнц хүчтэй байгаа үед ерөнхийдөө бодит үнийн төрөгдөл их олон болчиход байна л да. За хамгийн ихэн та бол Баян-Хонгор аймгийн Баацагаан суманд төрсөн тийм ээ. За Баян-Хонгор аймаг. За дээрээс нь улсын хурлд 2 удаа сонгогдсон. Гадаад хэргийн сайдаар ажиллаж ирсэн. За тэгээд Ардын намын өдөр цэвлийн гишүүн, баг хурлын гишүүн. За тэгээд Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн төлөөлөх ардчлалын ажилтнаа байсан. За тэгээд энэс гадна хамгийн ихний нэгдүгээр асуулт бол одоо гадагшаа явах заавал шаардлага байсан уу? Таны өнгөрсөн жил Баян-Хонгорчуудаа орхиод явлаа. За тэгээд нутгаа орхиж явлаа гэсэн шүүмжил их байсан. Зандан шатраа алга болчлоо гэдээс эхлэе. Тэгээд цаашаа асуулт өргүүлээ. Гэхдээ ер нь яг хээрийн галуу нисэн үл төрөх газраас хүний хөрдөм өөрлөнө гэж эртний сайхан сургаал байна. За одоо энэ хятад метод дэлхийн өндөр хөгжиж байгаа улсуудын ч гэсэн хөгжлийн нэг нууц нь бас зүй юмыг олж ирэхин тухайд юм байна гэж бодож байна. Тэгэхээр би бас ганцхан хоос ирээгүй ингээд одоо нэвтрүүлэг орох болгонд л ингээд 4 номоо сувчлаад ирдэг ухаантай. Энэ миний 4 номонд бол миний өнгөрсөн 2 жилд одоо өдөр шөнөгөө сууж махарч Монгол улс маань яагаад болохгүй байгаа юм? Яавал хөгжих юм? Бос улсууд яагаад хөгжөөд байгаа юм? Зарим нь яагаад хөгжихгүй байгаа юм? Тэгээ манайхтай адил төстэй тал нь юу юм? Аль нь өөр юм? Тэрнийг Монголын хөрсөн дээр буулгаад хамгийн гол нь
Тэгээ Монгол улсаа яаж хөгжүүлэх үү гэдэг тэр жорыг олж ирснээр л миний явдал суудлын гол учир болж байна гэж хэлмээр байна. Нөгөө талаас одоо монголчууд ч гэсэн суусан цэснээс явсан тэнэг дээр гэдэг. Би ч одоо бас нутаг орондоо одоо улс төрийн халуун галтгоонд гэдэг юм уу нэг бас 12 жил одоо боловсрчлоо гэдэг юм уу. Альсвал төгжигдчлээ гэдэг юм уу. Альсвал хаагдмал орчинд орчлоо, вакуумд орчлоо гэдэг юм уу. Тэгээ нэг 12 жилийн циклийн дараа хүн болгоно өөрийгөө нэг тийм дахин цэнгэлж одоо гар утс шиг одоо дахин цэнгэлж ричард хийж ингэж жоохон амьсгаа авч юм бодож сууж байгаа. Дандаа л дахиад хийж болохгүй юм байна. Үзэж болох уу? За энэ бол яг миний нийтлэлийн ном байгаа. Арчлалыг өршөөх, ойлголыг өршөөхөд би сүүлийн 3-4 жилд биччихсэн нийтлүүдээр ном гаргасан юм. Зандар шатар нийтлэл биш л дээ. Гэхдээ түүний нийтлүүд зангарахтаа цаанаас нь ухаарл сэтгэл үнэрч нэг тийм амьтай гэд эхэлчихэ. Энэ аюур зан одоо зохиолч бичсэн шүүмж нь улсын хурлын гишүүн Пэншүүн гэж нэрлэдэг манай Ганбаатар гишүүн. Энэ бол одоо ардын үгийг сонсож асуудлаа шийдэжээ. Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй эрхчлөө хүндэтгээ. Зарим нь ягаад телевизэд орж болдог, зарим нь болдгоо байдیں۔ Тийм ээ. Гэнэ үнцэн үйл эрхчлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөө гэдэг чинь ер нь арчлалын үн зарчим юм байна. Энэгээр асуудал шийдэж гэсэн зөвлөлт гарчил буюу ардын үгээр асуудал шийдэх тухай ийм номыг орчуулсан юм. Энэ бол миний орчуулгын бүтээл. За энэ бол мундаг ном байна. За энэ бол одоо энэ үндсэн хуулинд 5 дугаар үндсэн хуулийг шинээр баталж энэ нэг Монгол улсыг зэгцлэхгүй бол энэ бүх салбар болохоо олчлоо. Төмөр зомгээл хэдэн жил маргалдав. Шийдэж байгаа юм алга 5-7 гэлэгч нэм маргалдав. Тэгээ одоо сохор зоосыг ч гэсэн сэгсэрч бай тэгвэл ашгаа өгдөг гэж итгэл байна кинон дээр хэлдэг ус тунгалаг тамир дээр. Тэр нь тэр улс орноо урагш нь хөгжүүлэхийн тулд энэ үндсэн хуулиа өөрчилж бид тэгтээ ард түмнээс асууж зөвлөлдөж энийг өөрчлөх ёстой гэсэн тухай агуулгатай ийм ном эмхтгэл байгаа. За энэ бол миний хамгийн сүүлийн ном бол. Хөгжил бол зэгцрэх хөдөлгөөн, нэг Монгол нэг зүгт гэж. Ерөөсөө нэг Монгол нэг зүгт зэгцрэх юм бол Монгол ус хөгжнөө. Энийг Азийн 9 улсын одоо хөгжлийн загварыг харьцуул судлаад Сингапур, Гонконг, Тайван, Япон, Малайз, Тайланд, Индонез, Филиппин гэсэн 10 улс аль нь амжилттай явж байна, аль нь алдаж онж байна, манайхтай төстэй юм юу гэдгийг манай үндсэн хууль, манай хөгжлийн загвар, арчлалын загвартай харьцуулаад за манайх нэг ийм загвараар явах юм байна. Одоо барууныг нь либертар гэнүү энэ зарчмуудыг хэд дуурайсан Филиппин яаж ийн Азийн онцлогтоос арчлалыг хөгжүүлсэн Азийн онцлогтой социализмыг хөгжүүлсэн Хятад нь яаж ийн энэ хоёрын дундаас шүүшин сахад Монгол улс яаж хөгжүүлэх юм бэ гэдэг хөгжил бол зэгцрэх хөдөлгөөн гэдэг энэ загварыг энэ номоор энэ бид 3 жилийн судалгаагаар л хийсэн юм байгаа. Би бол Баян хонгортод ихтэй бол бас нутагтаа ч юм уу ингээд улсдаа ч юм уу байнга ирж очиж байсан. Хүн л дээ одоо 13 онд ч тэр 14 онд ч гэсэн ингээл ам тасраагүй ам өмнө нь та хоёр 2 удаа нэвтрүүлэгт орж ирсэн. Энд дэвлэвс чухал яриа нэвтрүүлэг гэж байж хата 2 удаа нэвтрүүлэгт орж ирсэн. Тэр үед бас ярьж ирсэн. Та бас би санаад байдаг. Та бас их сонир хүн байхгүй. Танаа аав ч юм бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүн байдаг. Тэ. Танаа аавыг манай аавыг сайн таньдаг. Тэгээд манай аав ярихдаа тухайн үед одоо хамгийн хүнд хэцүү байсан аймаг сумуудыг хүнд байдлаас нь гаргаж одоо цэгцлэх хүнд байдлуудын одоо авруулах ер нь л болохоо байлаагүй танаа аавыг төмөлж явуулдаг байсан ийм хүн байсан гэж ярьж ирсэн. Би энэ тухай сандаг л да. Таныг ингээ харахаар зах зээлийн коллеж гэл байж гин. За тэгэл хөдөө аж ахуйн банк гэж байж байгаа л тэр үчид 90-ад он хөдөө аж ахуйн банк дампуурал эвгүй боллоо гэжсэн. Дараа нь хаан банк болгоол те. Тэгэл хаан банкны ажил руу бас орж ирсэн. За Монголын алдсан социалист залуучдын холбоог анхны хуралдаанууд нь би сууж илаа. Дараа нь бас нэг яхаа утгаа алдаал ер нь хил аманд ороостол болохоо байж ирсэн. Та бас очсон. Тэгээ нам зэхэ болгосон те. За тэгэл Монгол Ардын намайг бас хүнд хэцүү үед тэр тусмаа нэлээд эвгүй байх үед юм хаашаа жиргэж байх үед ерхий нарийн бичгийн дараагаар ажиллаж ирсэн тий. За тэгээд тухайн үед чинь Монгол Ардын нам бас ялагдал хүлээсэн хүнд хэцүү үед байлаа л да. Ерөнхийлөгчийн сонгуул болсон тий. За тэгэл ер нь ямар ч одоо Ардын нам шиг ямар санал авахгүй байсан баг. За ерөнхийлөгчд бол Ардын нам ярагдах юм байна тэргээл хүнд хэцүүсэн. Зүгээр гадаад хэргийн сайд байсан үеийг чинь ярил л да. Тэр үед хамгийн хэцүү байсан юм нь Монгол руу нүүдэлж ирж байгаа хятадуудын асуудал байсан. Тэр зэсмэ өглөө болгон богоонор хятадууд орж ирдэг тий.
дараа нь хүүжийнхээ гэртэл хүртэл тийм үү. Ингээл энэ асуудлыг зэгсэхэд эн чинь босоод айхтар хилтэй амтай тэр үчин Улаанбаатарт хятад үүрлж ирсэн үе шүү дээ. Том одоо объект болгонд хятад үүрсэн юм. Энэ бол нэг зэгцсэн энэ төргээд бодохоор их л хэцүү юм. Нэг аавын ухшил энд бас яваад байна уу гэдгээс хоёлоо яриага эхлэв. Жохон дурсамж маягаар өнгөрсөн жилийн ажилтнууд ба. За баярлалаа их сайхан нэг ялангуяа манай аавын талаар их сайхан дурсамж өгүүлсэн явдал манай хөгшчүүл бас нутгийнхаа ярьдیں۔ Манай аав маань уюутсан нэгдэл сум нэгдлийг очиж өөдөн татдаг хүн байсан танаа аав. Тийм учраас Хөдөлмөрийн Баатар болсон гэж. Тэгээ аавраа бахархалгүй яг одоо хүнд гисэн сумууд дээр ингээл галуутын сум нэгдлийг сайхан байж хаас нь Баазгааны сум нэгдэл гэж жоохон хав болоод ирэхээр тухайн үе чинь нэгсэндээ хувийн аж ахуй социализмын ганц хувийн аж ахуй нэгдэл байсан байгаа шүү дээ. Хоршоолын юмч гэдэг. Тэгээд Баазгааныг очиж ажиллах үед нь би төрсөн. Баазгаан улсын тэргүүний сум нэгдэл болоод одоо Алтан гацаодонгоор шагнагдж бариад үлдээ сум нэг өөдөн татсан бас л одоо гасах. Хуучнаар бол баланс нь гасах болсон байхад. За тэгээд нэгдлийн дарга нар энэ сайн юм байна. Сангийн аж ахуй бол улсын өмч учраас зарцуулаад ашиггүй ажиллаад ампуурхаад ахаар чандганы сангийн аж ахуйд томилогдож ажилласан. Чандганы сангийн аж ахуйг өөдөн татаад улсын одоо шилдэг ургацын аж ахуй болгоод гаагаас авсан ургацаар устдаад эргүүлээд Хөдөлмөрийн Баатар цол хүртсэн миний аавын дурсамж бол юм. Миний хувьд бол яг хөө зүгээр ингээд зах зээлийн коллеж гэж байлаа. Тэр үед одоо ардын засагч гэж байлаа гэдэг шиг зах зээлийн эдийн засаг гэж мэддэг ч юм байхгүй байлаа. Анханаас нэхрээ ажиллаа худалдаа үйл дүндээ цугал одоо Монгол Улсын их сургуулийн салбар болсон. Одоо аж ахуйн банк дампуурсан байгаад одоо хаан банк гэдэг нэрийг бол шинжилж миний өгсөн нэр ребрендинг одоо шинэ брэнд болгоход бид одоо ингэж өөрчлөөд тэгээд лого энтрийн зохиох маркетингийн бүх ажлыг удаад өнөөдөр хаан банк одоо хамгийн тэргүүний банк болж байгаад бахарч байгаа. Тийм цагаан мөртөө байсан дааваажийнхаа одоо эрүүлийг дагаад гэдэг юм уу? Цагаан замтай явж байгаадаа бас бахархалгүй яах вэ? За нийгмийн ажил Монголын залуучуудын холбоо гэдэг нэрийг би өгсөн. Манайхан агчжуулан тэр дэмжихгүй. Тэгээ би нэг дурсамж байд юм. Өдөр цэвлийн урал дээр Батболд хөрсөх дараа хоёр даргалдаг байлаа. Тэгээд дэмждэггүй бүгд эсэргүүцээ, араач гоон тэр эсэргүүцээ, нямдаж гэх юм чинь яах гэж байгаа юм. Тэгэл өдөр цэвлийн даргач гисэн гараа авчлаа. Хин хөрсөх даргач гисэн ер нь болдсон юм уу гэсэн бодолтой багш байна. Тэгээд би цаасан дээр авчиад ер нь хамгийн зөв юм нэг гэж бодчихсон эсэргүүцээ тагаад зориг эсрүүл ухаан эсвэрнэ гэдэг цаасан байгаал хөрсөх дарга руугаа шидчихлээ. Өдөр цэвлийн дарга байсан. Тэгээд хөрсөх дарга ингээл аваад ингээ өцснэ нэгээд өөрөө хэлэх хөхтэй дуртай юм чи өөрийнх нь үгийн өртөндөл. Тэгээ манайхан заадгүй нам зах гэд нэрийг одоо явуул яа бүгд тэрэ дэмжи. Одоо бас мац зах гэдэг нь арчилсан мөртлөө зэлчист багтааж яах вэ? Ер нь яг нийгмийн чигөөмжаатай арчилсан үзэл гэдэг бол хамгийн зөв юм байна гэж итгэл үнэмшлээс учраас эх оронч юм 5 гарын үзэл гэж. Эх оронч Монгол залуу, хариуцлагатай Монгол залуу, боловсролтой Монгол залуу, эрүүл Монгол залуу, бүтээлч Монгол залуу гэж. Ийм 2-5 үзлгээд арчил шударгаас эрхчлөө юм нэгдэл эх оронч үзэл гэсэн ийм 2-5 үзэл тэгээ намзах гэдэг ийм урьд шинжилтийг хийгээд шинэ үедээ цоош нь болгоод за энэс цааш сайхан авч яваарай гэдэг бүцгхэн байгуулт явд. Ингээд өгч байлаа. Намын үеч гэсэн одоо хүнд хэцүү үед нь л ажиллаж байлаа. Тэгэхээр хүнд үед ажиллах тийм сорилттой. Тэгээ тав сайхан хилээ зэгцлэх тийм үүрэг даалгавар бурхан надад ногдуулсан ч байж магадгүй. За яагаад энэ асуултыг бэлдэж байгаа юм хэрэг таныг Зандан шатар Америкт байхдаа осолд орсон. Тэгэхээр найдваргүй болсон. Найдваргүй болсныхаа үндсэн дээрээс ой санамжаа алдсан. Зандан шатар бол одоо найдваргүй гэдэг юм гадуур яригдж байгаа. Тийм учраас би таны өнгөрснөө санаж яаж ийн үгсэн. Би хэвэн байна уу гэдэг юм үзэгчдэд ойлгуулах хэмжээгээр. Тэгэхээр одоо үзүүлэгч байгаа хоёр зургийг та одоо энэ бэлдсэн байж байгаа. Үзүүлэгч байгаа хоёр зураг бол таныг осолд оруулаад одоо яг үндсэндээ бол хин ч гэсэн харахад одоо хэвэн биш бай болсон юм шиг байна гэж итгэхээр ийм зураг байна. Тэгэхээр энэ зургийг хоёлаа ярих уу? Интернетээр энэ зураг тарсан байсан. Гэтэ одоо баг мартагдсан баг. Тэгээ энэ зураг чи одоо сөхөгдөж ярьж байна. Тийм учраас би таныг энэ асуултыг асууж байгаа. Гэхдээ яг одоо эр хүнийг сорвч юмдэг шүү дээ. Таныг ч гэсэн одоо сэтгүүлчийн ажил хийж байхдаа өчнөө бэрхшээлтэй тулгараад одоо хотоо сорив. Тэгээ нүрний сорвч ч гэсэн нэмэгдсэнийг би сая харж уулзаад мэдлээ. Эр хүнийг сорвч юмдэг бас сорилт хатууж болдог. Болд хэрхэн хатаагдсан гэдэг шиг. Тэр утгаараа бол өнөө би одоо Америк нэгдсэн улсад хүнд аварт орсон. Энэ бол Монголын ард түмэж байгаа нууц биш. Тэр үед харин сэтгэл итгэлээрээ дэмжижсэн ээжүүдтэй
ард түмэндээ журмын нөхд найз нөхдөд үе бол баярлагддаг. Тэгээд одоо яг нэг янз бүрийн сонгуулийн дуулаанд жил гарахаар бол хүнээс өө хайгаад муу хэлэх юм болдохгүй болохоор одоо тэгээ хүнийг тэгж давамжилт юм байна. Зүгээр ямар тийм ой санамж алдсан хүн юм 4 номыг 6 сар 7 сарын хугацаанд бичих үү. Тэгээ намайг угаасаа одоо хой тогтоол сайтай гэж хүмүүс гэж багш нар ярьдаг байсан. Одоо надаас шалгалт авбал ямар ч тестэн дээр би одоо 100% биш юм ахэд 90% та хариулна гэдэгт итгэлтэй байна. Он сар өдрөөр нь би юмнуудыг санддаг. Манай бас тийм юм байсан. Манай ангийн хүүхдүүдтэй уулзаад нэрээр нь хэлээд идэг. Тэгээ манай ангийнхан гайхаа танаа авч ингээ 1 2 уулзаад. Танаа аав ч нэг овг нэрээр нэрдэг гэсэн хүмүүс ярьдаг шүү дээ. Тий. Тэгээ хүмүүс тус их тусдаг хутаа тайлаа өгчдөг энэ төр юм байсан. Тийм учраас яг энэ бол зүгээр нэг одоо чи юм болохоор нэг хар PR гэдэг хүнийг харлуулах гэдэг юм болтгүй болохоор 9 шидээр хэлдэг тийм нэг өнгөц арга ятсан аргал гэж хэлмээр байна. Чухам ямар осолд ороод юу болсон юм бэ? Тэр бас үдшин сонирн байж магадгүй. Яг одоо Улаанбаатар хотоос яг манай Баянгур аймгийнхан л та бас. Өмнөдгийнхэн маань бас иргэдийн урлын төлөөлөгчд манай хотод Сан Франциско хотод айлчлаад ави тэгээ хичээл номосоо чөлөө аваад тэдэндээ бас тусалж үйлчлээд багш нарын тэртэйгээ уулзуулахаар яваад уулзуулчаад ингээ явж байгаад тэгэл нөгөө хэдгээ нэг газар болгож юмд нь оруулж өгчөөл тэгэл тэр чи ногоон гэрлэр зам өндлөн гарч явж байгаа л машинд явнаар явж байсан. Явнаар явж байгаа л машинд хариулсан. Тэгээ энэ чинь тэр үтгэл зөндөө яриа гарсан. Аха. Явган явж байгаад хариулсан үний чинь одоо энэ нэг сонин дээр нэг мис хүүхэнтэй хар хүүхэнтэй машинаар хурд хэвтрүүлэн тавьж байгаа тосд орсон юм гэж нэг сонир гарсан байсан. Бидний тэнд өвчтэй байсан чи би яаж мэдэх вэ? Манай нэг эгчмэн байдیں۔ Аавын дүү. Чамааг ингээд нэг ийм сонир ингээд тавьсан байлээ. Ста няцаалт хийгэр юм нэх үү. Би тийм тоодгүй тэр ховж болгоны араас хөзөлдөд явах вэ эгчмэн гээд. Тэр нь Наоми Кемпл лөө нэг за Наоми Кемпл мис хүүхний зураг тавьсан баг шиг байгаа. Тэгээд машинаар дахиуж яваад тосд орсон ч гэж зарим тавьсан баг шиг. Зарим нь бол өөр бараг согтуу машин жолоож яваач. Тиймэрхүү юмнууд бол ингээд нэг би хараад. Тэнд бол ингээд цагдаагийн дүгэл мүгэл бүх юмараа ингээд гарцсан. Тэгээ ногоон гэрлээр явж байгаад харт амгчин 26 настай нэг Эдвин Дилатор гэдэг Испани гаралтай Мексикийн тийм цагаач хүн гэдэм үү. Зам өндлөн гарч явахад гимт хэрэг үлдчихэд өөрөлдвөл кинон дээр гардаг шиг л одоо тэгээд 2 машин мөргөөд харт амг хэргэлдэг хүн нэг хүн мөргчөөд намайг тэгээд улаан гэрлэр тэр нөхөр бол намайг зам өндлөн гарч явахад дайраад дахиад бас нэг хүн дайраад нэг чинь 6 хүн гэмтээсэн тийм одоо кинон дээр гардаг шиг юм даа тэгээд тэр дунд нь та тавгаачдаг. Тий. Тэр дунд нь би одоо тууцсан. Гэхдээ нэг талаасаа бас би харамсдаггүй шүү дээ. Яг тэгвэл тэр хүн бол ингэж үхээд босоход биш шүү дээ. Шин ирч хүч, шин амьдрал, шин мэдрэмж өгд юм бэл. Одоо тэгээд шин номнууд гараад. Шин номнууд гараад над бол энэ бол маш их тийм шин итгэл шинээр бол төрсөн. Би ямар сайндаа тэгээ одоо багш нар маань одоо ингээм мөргөөд одоо бас ярьж болд юм уу? Ер нь л их сонь сони юм үтсэн. Одоо энэ яг тэрнийг ярих юм бол зарим хүн бол энэ хөр юу яриад байна гэж гайхаж магадгүй. Ер нь бол тийм бурхан шашин байд юм байна гэдэг л байтгсэн. Энэ бол миний итгэл өнөмшил юм зүгээр. Зүгээр тэр юунд сууж эмдэгт байхад бол 26 7 хоног ухаангүй байгаад сэргээд ингээд миний ардын сэтгэл цагаан гээд эхнэр маань тийм дууг тавьж өгдөг байсан. Одоо залбирдаг мөргөдөг ингээд бүх юмуд явдаг л байсан. Тэгээд юунаасаа Ослоос гараад ирэхэд арай жоохон ингээ ухаан орчоод байж хахад Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн даргын орлогч намайг нэг эргэж ирсэн юм бас. Результат ажиллаж. Стэнфордын сургуулиас ирээд. Тэгээд за та одоо өстө битэн хэр чин сайн байна. Өстө хүн туслын дараа амьдралаа та бол Монгол хүн бол их бие сайтай юм байна. Монгол хүн бол одоо энэ Чингис хааны удам судрууд дайн байлдаан саргаад генетикийн үед одоо бэхжсэн байд юм байна тэргээд. Тэгээ би тэгжсэн юм бэ. Эхнэртэй хамт сууж хахад би ер нь одоо ингээ бурхан над хоёр дахь амьдрал бэлгэллээ. Би яхаа шинэ хүн бол төрлөө. Тийм учраас хоёр дахь амьдрал бэлгэлсэн учраас би үлдсэн амьдралаа ер нь хүмүүсийн төлөө зориуллаа. Тэгээ тэр үед бол яг ингээ хоорсон хүн чинь хүмүүсийн төлөө зориулна гэдэг бол өөрөө лам болоод ингээд бүх амьдралаа хаяад хүмүүсийн төлөө зориулах хэрэгтэй юм байна. Би энэ тийм лам болоод ингээд дайнчилж сууд юм болов гэж бодсон. Хэлсэн. Би бүр бодоод зогсохгүй бодсноо. Нэг технэртэй хэлж байгаа. Гэрүүлтэй хэлж. Тэр бас Америкээс ирсэн тэр төрийн департаментаас хариуцлах томд бас тэгж бодож байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн маань ер нь хүн бол
өөрийнхөө хийж чаддаг юм хамгийн сайн хийж чаддаг юмар ард түмэндээ тусалж буян болвол ямар ч ажил буян хэлж болно шүү дээ. Та ихэд ламын эрдмийг гэхэд 15 жил сураад тэгээ хүмүүс туслах гэсэн гэж зарцуулсан дөрвөл та 10 20 жил ингэж зарцуулсан мэдлэг туршлага ард түмнийхээ төлөө зориулвал ямар ч ажлыг олон нийтлөө сэтгэлгээд гаргаж хийвэл тэр чинь хамгийн буянтай ажил болно. Эмч хүн, багш хүн тэр яг олон нийтлөө гэсэн сэтгэлээр ажиллаа бодийн сэтгэл үүсгүүл гэж байгаа юм л да. Тэр чинь цаадах. Бодийн сэтгэл хүн үүсгэж чадвал олон нийтийн төсвийн төлөө ажиллаж чадвал хүн ерөөсөө ямар ч ажил хийсэн ялгаагүй. Энийг одоо сургаал номуудад ч гэсэн байдаг. Альж шашин бурхны номын сургаалуудад ч байдаг. Саяны судар ном харуулж байгаа. Бид баталж ярьж байгаа учраас. Тийм учраас ер нь бодийн сэтгэл үүсгээл олонний төлөөлөх гэсэн сэтгэл зорилгоор энэ улс төрийн ч байна одоо судалгааны ч гэсэн ажлыг хийсэн. Тэр энэ миний хийж чаддаг ажил бол би судлаад үзээд харсан юмараа монголчуудаа зөв зам заагаад өгчих юм бол хамгийн зөв юм байна. Тэр өрөө зүйлтийн хэлсэг үед арчлалыг улс орныг аврах хамгийн ганц зөв зам бол боловсрол юм а гэж. Хүмүүсийг гэгэрүүлэх явдал юм а гэж. Одоо далаа багшгээд дэрхэн гэнтэн далаа лам айлдвартаа ер нь эмнэлэг сургууль барихаас илүү би бас нэг эмнэлэг барья гэж бахан тохилоо гэмтлийн эмнэлэг ер нь өөрөө гэмтээ тусаад ирсэн. Тэгээ манай хүн суртал юм ч хэцүү юм байл. Тэгээд тэр ухаантай хүмүүс бол ер нь гэгээрэлд хүрэх нь боловсролыг хүмүүсийг харанхуугаас гэтлэх нь бол хамгийн зөв зам. Ер нь бол таны бараг ном бичсэн шалтгаан чи юм шүү. Ер нь миний ном бичсэн сэдэл гэж байна шүү дээ. Аливаа сэдэл шалтгаан. Тэгээ энэ хүмүүсийг нэг зөв зүйл рүү улс орны энэ маргаан тэмцлийг нэг Монгол нэг зөв гэдэг үзэлснаа маань бүгдээрээ нэг зүрхтэй нэг монголчууд нэг дэлхий дээр амьдарч байгаа нэг эх оронтой улсууд. Тэгээ хоорондоо хагаралдаад эвдэрэлцээл муудалцаал энэ улсыг хойш нь чирж бүх ард түмнэрээ ангал руу нэг тамийн тооны үлгэрээр урууж ясан дарвал бүгд нэг зүү замаа болоод нэг зүгт уралдъя. Уралдаж болно. Сонгуул нь байна уу юу ч байна уралдаж болно. Гэхдээ нэг зүгт уралдъя. Тал тал дэше тарж утаж гүгээд ах юм бол ямар бөмбөгтлөнд өртөж байгаа мал сүрэг биш. Ийм байдлаар бид энэ гол шалтгаан маань бол нэг Монгол нэг зүгт хөгжил бол зэгцрэх хөдөлгөөн гэдэг энэ үзэлснаа энэ ард түмнийхээ үгийг сонсож зөвлөлдөж одоо тагсал хайлцаад ингээ хэлцдэг шүү дээ. Ийм зарчмаар асуудлыг шийдье гэсэн юм үзэлсэн алга. За бас нэг одоо дараачийн үзүүлэх материал бол энэ бэлдэж байна л да. Юу гэхээр өмнөх сонгуулийн үе та бүхэн тэр үед нэвтрүүлэгт ороод ярилцаж байсан. Өмнөх сонгуулийн үе Цөмийн хог хаягдлыг Монголд булснаа гэдэг асуудалтай таныг холбож ярьж байсан. За тэр тусмаа яг одоогийн байдлаар Цөмийн хог хаягдлыг булшлахаар Зандан шатар гишүүн болон бусад хүмүүс энэ хог хаягдлыг одоо гэрээг хийгээд ингээд явж байгаа юм байна гэдэг ийм фото зургийг тухай тавьж үзсэн. Одоо зургийг үзүүлж байгаа бох тийм. За энэ зургийн учир шалтгаан өөр юм байна гэдэг сэтгүүлчдийн ажлын дараа мэдсэн. Гэхдээ энийг зургийн учир шалтгааныг танаас амнаас ч өөрөөр чинь тайлбарлуулахаар өнөөдөр бас нэг зочноор оролцуулсан байж байгаа. Тэгэхээр эндээс би таныг өмөрж байгаа юм биш, бусдыг хэн нэгнийг өмөрж байгаа юм биш. Ерөнхийдөө манай Монголын нийгэм ямар нэгэн асуудлыг харлуулахын тулд ямар хөгийн арга хэрэгэлдэг болоо вэ гэдгийг юм боддог байгаа байхгүй. Цөмийн хог хаягдлыг булшлах талаар бол Монгол булшлуулахгүй гэдэг талаар хамгийн анхнаасаа эхэлж би тухайн үед ярьж ирсэн тэ. За Япон руу явж илаа. Японы NHK телевизэд Цөмийн хог хаягдлын тухай ярилцлага хийж илаа. Цөмийн энергийн газрын даргасан их хот даргаыг ажилласаа авахт хүртэл нь одоо явах хүртэл нь энэ асуудлыг ярьж илаа тэ. Сайн хөөцөлж байсан. Гэхдээ Цөмийн хог хаягдл Монголд хаяж болохгүй гэдэгт бол бүх хүн 100% нийлээд энийг хаяулахгүй гэдлээр би ч гэсэн хүүхдэд тэмцэж явж. Тэгээ би таныг бас энийг хийж байгаа боловч тухайн үед итгэж харж ирсэн. Дараа нь өөр нэг зураг олж харсан. Тухайн энэ чинь тэр зураг хоёрыг хоёулаа харьцуулаад ярилцуул. Тийм ээ. Одоо тэнд гарч байгаа. За тэгээ би ном дээрээс бас нэг юм стат хийж бодлоо. Энэ зөвлөлдөх арчлал буюу ардын үгийг сонсч асуудал шийдэх яагаад чухал вэ гэхээр энэ арчлалын нэг гажууд л энэ байна. Нөлөөтэй толны аргыг одоо орчин үеийн улсад ашигладаг болчихжээ. Одоо нөлөөтэй тойл гэдэг нэг циркэд хүүхдүүд очихоор ингээд тарган бүдүүн янз бүр болгож гаргадаг л шүү дээ тийм ээ. Тэгэхээр орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол энэ PR-ын технологи гэдэг бол ямар ч юмыг яаж харуулж болдог болсон. Тэгээ энэ нөлөөтэй тойлны тоглоом гэж одоо орчин үеийн улс төрд нэрлэдэг болсон. Тэгээ одоо ингээд яг үний хэрэг дээр тэр Цөмийн хог хаягдлыг эсэргүүцэж ийсэн тэрнийхэн талаар бичиг явуулж ийсэн Зандан шатар гэдэг хүн болохоор одоо энийг оруулж ирэх гэсэн юм шиг болоод ингээд бушгаад гуйлсан. Тэгээд тухайн үед гадаад харилцааны сайд ус учраас бид нар бол нарийн ширийн юм ярих хэрэг байхгүй. Улс орнуудын найрамд харилцаанаас ахуулаад Зандан шатар зөвхөн хувийнхаа
их шиг үднээс юм нарийн ширийн юм ярьчлахгүй. Яг бодит байдал дээр өнөөдөр бол би тэрнийг зогсоосон хүн бий баг. Тэр явуулсан бичгнүүд нь байж байгаа. Интернетээр тухайн үед гаргасан. Тэр Японы гадаад харилцааны яамд явуулсан, Америкийн нэгдсэн улсын төрийн департаментад эрчим хүчний яамд явуулсан миний бичгүүд тийм юм байхгүй гэж дас зогсоосон бичгийг нь явуулсан хүн зан шүү дээ. А тэгвэл дас зогсоосон хүн эргүүлээд нөлөөтэй талны аргаар би бараг одоо тийм хийсэн болгоод ингээд хуурга бичдэг. Гэхдээ намайг биш гэдгийг баабар хүртэл ингээд энэ хүн бол энд ямар ч хамаагүй юм гээд бичээд байхад энэ ийм эвлүүлэг зүгээр. Тэгээ энэ дээр би ганцхан факт үзүүд. Энэ хоёр зургийг харьцуулж та нарыг маш чухал баримт орсон байна. За одоо энэ ингээ одоо гаргаад байгаа энэ баримт нь болохоор юу вэ нөхөр? Одоо энэ цөмийн үйлдвэрлэл явж байгаа юм шиг ингээд логог нь тавиад тэгээ ингээ цагаан хуцтай намайг ингээ зогсоосон ба шүү дээ. Хог аяллаа бол яг л аюулах гад бүр хог аяллаа. Хог аяллах гад одоо цөмийн үйлдвэрлэл явж байгаа ард нэг юм бункер цагаан сав мав. Тэгээ би энэ зургийг харангуйтаа бодсон. Энээр нь би амьдралдаа хийж тэр цөмийн юм орж үзээгүй. Тэгээ дэмжиж байгаагүй. Бүр эсрэг явуулсан бичиг баримтууд бүгд байж байгаа. Гадаад яамны ирэхэд бүх баримтууд байж байгаа. Энийг одоо тагнуул цагдаа бүгд шалгаад намайг энийг зогсоосон хүн байна гэдгийг баталсан. Харин энэ дээр байгаа тэр нэг хүмүүсийг төөрөгдүүлж байгаа юм бол сүүний үйлдвэрт Дайн улсад 2010 оны 10 дугаар сарын 11-нд байна уу? Одоо Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сүүний үйлдвэрт айлчсан айлчлалын бичиг цөмийн үйлдвэрт болгоод ингээд туулж. Энэ бол нөлөөтэй тавь. Зурган дээр чи хамгийн гоё цаатал дээр нөгөө Ломби Эрхэнбаяр маяр энэ харагдчихлээ. Би одоо бас нэг сонь түүхэр. Энэ ингээд одоо сүүлийн 3 сар явж байгаа. Одоо ингээд сонгуул Монгол болсон чинь ингээд олон итгэвчээд ах шиг байгаа. Тэгээ яг энэ Ломби Эрхэнбаярын зургийг болохоор ингээд голоор тастаж аваад тайраад яг бол хажууд нөгөө Зандаа шатар гэдэг үний хажууд Эрхэнбаяр танигдах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд нүүрийн талыг нэг авцсан байгаа. Би одоо үннийг эрнэгээ тангаргалцсан учраас нэг үнэн юм хэлэхгүй. Ийм юм яваад ахгүй юу? Тэгээ би Эрхэнбаяртай таарлахгүй юу? Энэ засгийн газрын ордонд. Гэхдээ сүүний үйлдвэрт чивтээр явж исэн бичлэгийг тавиад одоо цөмийн үйлдвэр гэж яриад байгаа юм. Танаа нам болооч. Тэс нэг 4 сар төлөө нэг цөмийн юм батлан гэдэг нэг бөөм босон шүү дээ. Цөмийн гаднаа хүмүүс авчирсан ордны төс. Тэгээ тэрүүгээр намайг болгож ингэж хуургаж нөгөө нөлөөтэй талны арга ашиглаж байгаа юм л. Нарийн хүнийг бүдүүн болгож харагдуулдаг тал шиг тийм. Тэгээ би хотгом Эрхэнбаярт хэлсэн. Цаана чиний зураг байлээ. Тэгээ одоо чи тэр чиний зураг ингэ тавиад чи ингэж танаа нам нэг юм гэдэг ч юм болооч гэсэн чи. Тэгсэн чи одоо тавьж байгаа царайн тэгсэн чи ингэж Эрхэнбаярыг таллаа авцсан. Тэгээ намайг тавьсан байлээ л дээ. Тэгээ нүглийн нүдийг гурлаар хур өгчээр энэ бол инээдэмтэй юм л. Яг энийг одоо ингэж яг хаана очсон бэ гэдэг баримт нь би баталгааг нь хэлье. Үзэж байгаа хүмүүс ороод үзэж байна. News segment Дайн улсад Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлал гэ Google дээр хайх юм бол Дайн улсад Арла үйлдвэр баха. Арла гэдэг сүүний үйлдвэрт Дайн улсад айлчилсан бичгэл байна. Тэнд ерөнхийлөгч явж байгаа. Энэний цаана ингээ Европын газрын дарга байсан манай гадаад яамны дипломатууд байна. Дайны элчин сайд байна. Монголыг хамаардаг байж элчин сайдын зураг байж байна. Эрхэнбаярын зураг байж байна. Сүүний үйлдвэрийн зураг. Дайн улс сүүний үйлдвэрээр гайхамшигтай. Манайх чинь Данидагийн сүүний үйлдвэр төслийн чумаар сүүний үйлдвэрийн төслийн тэр хийжсэн. Тэгээд сүүний үйлдвэр төслийн зургийг цөмийн хог хэдийн үйлдвэргээд ингэж мошгон гойхуулж би ер нь тоодгоос үнээрээ бол хүр тэргээ туулаа гэсэн. Тэгтээ энэ олонний хэл ам бас хэцүү юм байна. Амьдралаараа үзлээ бас үнийг үнээр нь хэлэх ёстой. Яг үнэ хэрэг дээрээ би улсын эрх ашиг одоо улс орондын харилцаа гадаад иргэний сайд хувьд би тийм нарийн ширийн ярих улс орны эрх ашиг бодоод би гадаад харилцааны сайд гэж харах учраас ярьж болдгоо байсан. Яг үнэ хэрэг дээр ийм яриа гаргаж ирсэн хүмүүсийг нь би зогсоосон тэр хүмүүс нь төвшөө явсан. А би бол энэ талаар явуулсан миний зогсоосон бичиг баримтууд гадаад ярилцааны яамны архивт Японд ийм асуудал яриа гараадах энэ бол үндэсгүй зүйл шүү манайх тийм мэдээч хийхгүй шүү гэсэн бичигүүд албан нотчгүүд засгийн газрын нотчгүүд одоо гадаад яамны архивт байгаа. Энийг одоо түүх би судар дээр гараа тавиад үйлснээ явж гисэн тэр энийг бүгдийг шалгаж үздэг одоо зэрэг цагдаа танууд байгуулга байдаг гэсэн судгаар би энийг хариуцлагатай хэлж байна. Гадаад хэргийн сайд гэснээс та бас нэлээд айхтар цаг барьдаг. Одоо бас нэлээд юу л дээ. Одоо гадаад хэрэгтэйгээ их айхтар холбогдсон хүн л дээ. Тэр би тантай одоо юу гэдэг өөрийн асуудлаар ярих гэж байгаа. Одоо саяхан танаа ардын намайх байгаа энэ Оргилын Ганбаатар гэдэг хүчинтэй. Тэр үндэсний үйлдвэрлэл гэж ярихаас илүү үндэсний үйлчлэгээ гэж ярьж ирсэн байхгүй. Үндэсний үйлчлэл. Би тэгээ бодоод байгаа үндэсний үйлдвэрлэл, үндэсний үйлчлэгээ гэдэг юм одоо асуудал руу Монгол ус орох цаг боллоо гэл тээ. Тэр монголчууд ингээл хөрөнгөчгөөл, тэлхгээл одоо өмнөх үеийдэг бол нэлээд хүчтэй зөв голдрол руу орохгүй зүтгээд байна штэ.
Тийм үү? Үндэсний үйлчлэгийн асуудал ярьж эхэллээ. Анх бол одоо бид нар чинь дөнгөж логистикаасаа тэ түүхийдээ боловсруулах байсан бол одоо үйлчлэгрүү орё гэдэг ихний санаачлалууд ингээд зөв санаачлалууд гараад эхэлсэн байж байгаа. Тэгэл байжингууд юм мөргөө зөв орлоо гэдээ эхэлсэн чинь өрийн тухайн асуудал яригдчих эхэлсэн. Тэ одоо 17 оноос бид нэр өр төлөх гэж байна. Хуучин бол Монгол улсын иргэн бүр нэг 5 орчим сая төгрөгийн өртөө гэж яригдчихсэн бол одоо бараг 20 орчим сая төгрөгийн өртөө болчихж байна уу. Сая энэний өмнөх нэвтрүүлэг дээр бас ярьжсэн. Бас л инх хамглан гишүүн танай намын бахаа бас инх хамглан гишүүнтэй ярьжсэн чинь болдоо. Иргэжидээс өр төлөөд эхлэх юм бол нэг 4-5 аймгийн нутгийн өрийг 4-5 аймгийн нутгийн малыг нэг жилдээ л бөөнд нь хүүнд өгөх юм аа. Нэг сард ч гэдэг лөө. Амар юм ярьсан. Та өрийн тухай асуудлаар тантай яригж бодсон. Тэгэхээр яагаад тэгэхээр та бол гадаад хэргийн сайд зандан шатар гэж ярьдаг, ардын намын тэргийг ярьдаг учраас таны эдийн засгч мэрэгжилтэй хувьд, эдийн засгч хүний хувьд тэрсмэ гадаад хэргийн гадаад судалтай холбоотой эдийн засгчийн хувьд энэ өрийн тухай асуудлыг ярих нь байх гэж бодож байна. Ер нь яг хаан банкыг бид сэргээн босготооч гэсэн энэ өрийн зарчмыг бас шийдэж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ малчин болгон одоо ламбард нь малаа тавьд юугаа тэтгэврийн дэвтрээ тавьдаг. Энийг хөнгөвчлөх гэж хаан банкын уулын зээлийн тогтолцоо. Тэгэхээр өнөөдөр шүү дээ. Улсын хэмжээнд бол хүн болгон 30 сая төгрөгийн өртөө болцсон байна гэж хэлж байна. Одоо би энэ 20 гэж тоо барьсан. Таны хорвоо 30 сая болчиход. Тий. Насан турш хүмүүс бол хүн болгон бол хүүхдээ оруулаад бол өлгөтэй хүүхдээ оруулаад бол 15 сая төгрөг. Би энэ алт дийлэрийн хэрэг 2 буюу ихөр шинэ ихөр гэж нийтлэлийг 2015 оны 9 дугаар сарын 27-нд бичсэн байна. Энэ миний нийтлэлийн номнууд дээр 100-ны мэдээ сан дээр. Яг алт дийлэрийн хэрэг гэдэг бол тухайн үед ингээд Орсын маф зап оролцсон юм их сонь түүхтэй. Энэ бол гэхдээ өнөөдрийн энэ ихөр бол үндсэндээ замраагүй хэрэглээ. Одоо ингээд нэг шинэ зам бариад юм хийж ийн. Зам барьсан. Тэгтээ идсэн талын идсэн. Тэр мөнгө артем төлнө. Артемын татвараа төлөх өстө малаар нь төлөх үү? Юугаараа төлөх бид нар. Малаас өөр ашиг шим гэдэг юм үйлдвэрлэнүүд төр алга байна. Тэргүүрийн ноос ноолор үйлдвэр Баянгорт барьсан бол өмнө говьд барьсан бол дундардгүй шар алтнаас ундардаг цагаан алтан дээр улс орныг тижээн. Гэтэл тийм юм бариагүй. Одоо зам барьж яах гэж мөнгө өдөөл. Одоо гой сумын төв мөв барьж яах гэж ингээл мөнгө нийтэгдэл. Артемны нуруунд дээр энэ их хөр гээд ингээд нэмэгдчихэж байгаа. Энийг артем татвараараа төлнө. Одоо хүртэл ингээд сонгуул энэ жил мэлгээл ингээд жил ирээсөө өр нэмж аваад одоо ингээд артемныг хуурах маягийн юм зүйл хийгээд өр болон тавьсаар. Энэ дотор тэр одоогийн үнцнээр яаж сая сонгуулийн өмнөх нь ч гэсэн засгийн газрын авсан мөнгө өштэй бас л тий. Тэгээ одоо энэ үнэт докторжуулах хөтөлбөр нэрээр цөөхөн компани тараас нь 4 их 80 орчим төгрөг. 4 их 80 төгрөг. 2 тэрбум доллар. За 888 төсөл энэ мөнгө хаац юу бүтээгдсэн өнөдөр ямар ажлын байр бий болгосон. Хүнд юу наалдсан. Өмнө нь болохоор эдийн засгийн өсөлт артемд наалдахгүй байна л гэдээсэн. Тэгтэл өнөөдөр наалдж ирсэн байна. 21 мянган төгрөг гэж байна уу? Тийм ээ артемд жоохон ч гэсэн наалдж ирсэн. Тэгтэл өнөөдөр юу наалд? Энэ одоо өндөр төчөөл хөтөлбөрөөр тараас нь 4 их 80 төгрөгөөс энэ олон хөнгөлтөө зээл хөтөлбөр гэж хэдүүлээ хувааж идсэн мөнгнөөс артемд юу наалд? Бүтээн байгууллагууд хийгдэж байна. Гэхдээ одоо талаар нөх мөнгөөр л хийгдэж байна гэж хүмүүс хөнгөлөд байна. Тийм учраас энэ хөрвөл бол Монгол улсын аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнол. Бүр цаашлбал иргэн хүний бие даасан байдал аюулгүй байдалд нөлөөлж байна. Өнөөдөр айл хонорт баг өргөө айл гэж алгадав. Одоо ингээд хүмүүнээс сууж хахад цалингаас цалингийн өрний хооронд. Малчид төрөл одоо уулын цагаан сараар нэг өр тавиал ноол руу гарахаар төлчөөл тэгээ жил тойлон болгочдөг байсан. Одоо бол өрнөөс өрний хооронд гэж явдаг. Нэхийн нь 200 төгрөг болж байхад. Гэхдээ энэ их мөнгөөр өр тавьсан бол нэхийн арь ширний үйлдвэр байгуулсан бол энэ нэхий 100,000 төгрөг байсан бол артемд нязнаа да. Тэгтэл энэ мөнгнүүд маань хаашаа урсаад болчих вэ? Юун зарцуулагдж байгаа гэдэг асуудал энэ 16 онд 17 оны 1 сард артемны нуруунд дээр мэдэрдэг бол. Яг л 17 оны 1 сараас бид нар өрөө төлж эхэлнэ. Чингис бондын 500 сая доллараас эхлээд одоо өрөө төлж эхэлнэ.
Энэ тооцоонд бүр ороогүй нууц өрөө байгаа. Монгол банкны 2 тэрбум доллар хэдийн төв банкнаас авч байгаа 2 тэрбум долларын зүйл бол засгийн газрын өр гэсэн. Swap гэдэг бол. Одоо энэ олон шууд тусаар авсан баталгаанууд байна. Энэ их үр тавигдаад энэ мөнгө юу вэ? Энэ мөнгө цөөхөн хүмүүсийн халаасанд ороод доод ардын бухимдаад байна. Энийг л зэгцлэхгүй бол өрийг зэгцлэхгүй бол өртөө айл өртөө хүн өөдөлдөггүй, өтдөө юмаа таргалдаггүй гэсэн тийм үг байна шүү дээ богоос. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг бол ерөөдөө дуусах төхөж байна. За тэгээд тантай бас дараачийн нэг сонирхолтой сонирхож байгаа асуудал бол Монгол улсын гадаад хэргийн сайд байсны хувьд та өнгөрсөн 4 жилийн ажлаа бас дотроо үнсэн байгаа. За би нэг ийм юм гадаад хэргийн сайд байхдаа ийм байлаа да, тийм байлаа да. Гэтэл дараа нь та гадаад хэргийн сайд дараачийн гадаад хэргийн сайдын ажлыг бол харсан байгаа. Тэгэхээр Монгол улсын гадаад хэргийн асуудал ямар шүү байв? Юу анхаармаар байна? Одоо бид юу хийвэл зүгээр вэ? Юу хийх хэрэгтэй вэ гэдэг асуулт. Нэлээд том асуултыг багасаад база тавьчлаа уучлаарай. За энэ маш чухал гэхдээ том асуудал. Тэгээ айл болох тавчхан хариулахыг хичээвэл гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа хугацаанд бид Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг шинжилэн баталсан. За энэний үзэл санаа 3 төрлийн бодлогоос гадна одоо саяны таны ярьдаг тэр Монгол улсын тухайлбалт аюулгүй байдлыг дипломат аргаар хангах 3 тулгуурт бодлогоос гадна гадаад бодлогын нэгдмэл байдал залгамж чанарыг доктортой хадгалах үндсийг тавьсан юм уу? За өнөөдөр гадаад бодлогын залгамж чанар доктортой байдал тэрнээс хойш 12 оноос хойш гэсэн хугацаанд ямар байсныг энэ ард түмэн түүхд өгнөх байх. Гадаад бодлого залгамж чанартай байх хэвээр. Хамгийн гол нэгдмэл байх хэвээр. За энэ үеийн үед бол нэгдмэл байх тухай ярьж ирвч сайд нар тусаараа дураараа төмөр зөмхөд нэг нь очиод гэрээ байгуулцдаг. Тэнцээ одоо цахилгаан албаныг гэрээ байгуулчих ийм дураараа юм байжлахгүй гадаад бодлого нэгдмэл нэг амаар дуурч байгаа. Нэг цонхоор харж явах хэрэгтэй гэдэг энэ зарчим өнөөдөр ерөөхдөө их алдагдаад байгаа юм шиг ажиглагдаж байв. Одоо ер нь Монгол улс бол нөгөө нэг Монгол нэг зүгт гэж миний номын үзэлсэн аа шүү дээ. Нийгмийн ялангуяа дэлхийн ертөнцийн үед нэг Монгол нэг зүгтээ хандахгүй бол ийм олон толгойтой могоо шиг байх юм бол Монгол улс нэг ийм 3 толгойтой могоо шиг л байна. Нэг толгой нь урагшаа явыг зүтгэдэг, нэг толгой нь баруун тишээ явыг зүтгэдэг, нэг толгой нь зүүн тишээ явыг зүтгэдэг, нэг толгой нь дунд нь эргэлзээд гахшдаг чигээрээ явыг зүтгэдэг. Тэгээд тэр машин ирүүл бид дайрагдаж байна. Тэгэхээр нэг Монгол нэг зүгт хандах асуудал бол гадаад бодлогын хувьч гэсэн тэр улс орны доктортой хөгжлийн бодлогын хувьч гэсэн тэр нэгдмэлийн хөгжлийн загварын хувьч гэсэн зайлшгүй шаардлага болоод. Энэ бол үндсэн хуулийн хувьч тэр эдийн засгийн хувьч тэр нийгмийн хувьч бүх хямралын өгшилтгааныг би нэгэн Монгол нэг зүгт гэдэг энэ үзэл баримтлаараа тайлбарладаг да. За нэвтрүүлгийн цагийг дуслаа. Таныг бас манай нэвтрүүлгийн зочноор хөрөлцсөн ирсэн явдалд баярлалаа. За тэгэхээр улстай хүн шударгаараа ток шоу нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч үзлээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгээр улсын их хурлын гишүүн Монгол улсын гадаад хэргийн сайд асан Зандан Шатар өргөдөн оролцлоо. Улстай хүний шударгаараа ток шоу нэвтрүүлэг хүлээн авч үзсанд баярлалаа. Сэтгүүлч Бодин Болдодор улстай хүнтэй хамт байлаа. Би сэтгүүлч болдгоо байна. Өнгөрсөн 8 жил гарын хугацаанд үзэгчтэй хүнтэйгээ хамтран чухал яриа нэвтрүүлэг болон бусад нэвтрүүлгээрээ маш олон чухал зочдыг хүлээн авч маш олон чухал сэдвүүдийг хөндсөн билээ. Уран бүтээлээ хэсэг завсарлаж, эгэл жирийн амьдрал донд эгэл жирийн хүмүүстэй хар бор ажилд худалдаж явахдаа бидэнд чухам юу саад болж байгаа юм бэ? Бидний амьдрал чухам юу хэрэгтэй юм бэ гэдгийг маш сайн тунгааж бодож үзснээс бидэнд шудраг байдал, шудрагаас маш ихээр дутаж байгааг ойлгосон. Хүрээлэн буй нийгэм маш их бухимдалтай байна. Хаасайгүй авсан, өгсөн, эдсэн, уусан, улгаалсан, шамшигдуулсан, ухан, ухахгүй, улгаач хүү Монгол, хулгаач нүүрлсэн Монгол. Энэ бүгд цөм аимшиг. Хаана асуудал байна? Тэнд шийдэл яг хажууд нь байдаг. Шудраг үнний төлөө нүүр тулж шудраг арилцъя. Шудраг ари болтгогийн ток шоу.